Сайн байцгаана өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Бид өдөр бүр Бурайд, Иркутск, Чита, Якут, Халмаг болон Хятад зэрэг хөрш бус нутгуудын онцлог үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн эцэст хамгийн онцлог сурвалжлагуудыг сонгоо авч тоймлон хүргэдэг уламжлалтай. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог мэдээний багцыг хүлээн авна уу? Урагшаа. Бурайдын гудамжинд хөгжим ихшиглэж инээмсэглэлээр дүүрэн гэрэлтлээ. Ялалтын трамвай анх удаа Улаанбаатар хотын гудамжаар аялж 1945 оны ялалтын баярыг дахин мэдрүүллээ. Вагоныг тусгаалan чимэглэж уран бүтээлчид тухайн үеийн дууг амьлуулсан байна. Энгийн нэгэн аяллыг хэрхэн цаг хугацаагаар аялах уран бүтээл болгосныг бид дараах сурвалжлагаар хүргье. Дахиад хоёр нь яасан бэ? Мальчики! А где девочки? Ножи уберите! Ранее утром 5 дугаар сарын 9-ний өглөө баярын трамвай хөтлөхөд яг 20 минут үлдлээ. Вагжановын нэрэмжит соёлын ордны уран бүтээлчид болон трамвайн удирдлагын газрын ажилтнууд депогоос гарахын өмнө сүүлийн давталтаа хийж байна. Тэдний тоглолт ялалтын өдрийг тэмдэглэх арга хэмжээнүүдийн эхнийх нь юм а. Бид энэ жил бүгд найрамдах улсынхаа нийслэлийн иргэдэд зориулан ийм бэлэг барьлаа. Мэдээж хэрэг бид зөвлөлтийн армийн талд ирэхэд нөлөөсөн баримтууд болон фронтын цэргүүдийн сэтгэлийг үргэсэн дугаар баярлуулна. Энэ трамвай бол зүгээр нэг нийтийн тээврийн хэрэгсэл биш. Өвгдээцийн маань баатарлаг үлсийг хүндэтгэх бэлэг тэмдэг юм а. Энд 1945 оны 7 дугаар сарын 21-ний уур амьсгалыг дахин сэргээжээ. Яг тэр өдөр их танд ялсан цэргүүдийн анхны галт тэрэг Белорусын вокзалд ирсэн байлаа. Бид яланд хэлсэн ялалтыг харуулахыг хүссэн. 1945 оны ялалт яг ямар байсан тэр мэдрэмжийг өгмөр байлаа. Бид тусгаалan чимэглэж, гагнаж, засварлсан, аль болох гоё болгож, нийслэлийн маань иргэд зочдод баяр баясгал өгөхийг хичээсэн юм а. Наших гостей столицы нашей. Зохион байгуулагчид их оронч дуу бүжгээр баяжуулсан содон хөтөлбөр бэлтгэжээ. Ийм өвөрмөц тоглолт хотын иргэдийг гайхшруулж баярлуулсан бөгөөд үзэгчид гар утсаа гарган уран бүтээлчдийн тоглолтыг баяртайгаар бичиж байлаа. Хүүхдүүд юу мэдрэв? Баяр баясгалан аз жаргалыг. Хамгийн их юу таалагдав? Хөгжим чимэглэл нь. Ялалт нэртэй трамвай инсталляц хотын гудамжаар анх удаа явлаа. Энэ арга хэмжээг соёлын хороо АП Вагжановын нэрэмжит соёлын ордон болон трамвайн удирдлагын газар хамтран зохион байгуулжээ. Эцэст нь уран бүтээлчид хотын иргэд болон зочдод баярын мэнд хүргэсэн юм а. Валентина Цыбикова, середина земли, Бурятия. Эрхэм мужид Орос улбаны улсын шин спортын мастер тодорлоо. Даниэл Ашуров каратегийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр дэлхийн аваргад бэлтгэж байгаа бөгөөд медалаас ч илүү чухал зүйл бий гинэ. Юу болохыг дараах сурвалжлагаар хүргэе. Энэ сургалтын манекен яг л киноны царайгүй хүн шиг. Учир нь эрхүүгийн каратечид үүн дээр гар хөлний цохилт техникээр бэлтгэдэг. Ийм тогтмол сургуулиудад нь техникийг төвлөрдөр эзэмшихэд хүргэдэг бөгөөд үр дүнч удаан хүлээл гэдэггүй. Хичээл зүтгэлийн ачаар манай бүс нутагт шинэ спортын мастер төрлөө. Энэ бол Даниэл Ашуров. Тэрээр Оросын аварга шалгаруулах тэмцээнд Орел хотод оролцож хэсэг хугацааны завсарлагын дараа дахин хүч сорин 2 медаль хүртсэн. Ката хүрэл 2 төрөл тэмцээнээс мөнгөн медаль авсан. Сүүлчийн төрөлд тэр 40 настай туршлагатай тамирчинтай өрсөлдсөн бөгөөд эцэст нь туршлага залуу насыг ялж Даниэл алтанд тун ойрхон байлаа. Сонин зүйл болсон. Би цогсон үнэн л дээ. Гэхдээ шүүгчд оноо өгсөнгүй. Цогцолтыг тооцоогүй. Өрсөлдөгчд маань хүртэл над дээр ирээд яагаад оноо өгөөгүй ойлгоогүй гэдгээ хэлсэн.
Ер нь бол медаль чухал биш л дээ. Всего на турнире Тэмцээнд эрхүүгийн тамирчид медалийг багцаар навлаа. Нийтдээ 50 бүс нутгаас 400 гаруй тамирчин өрсөлдсөн. Даниэлийн төрсөн ах Артем Ашуров мөн амжилттай оролцож Оросын аварга болсон. Багийн тэргүүлэгч Геннадий Голубчиков ч мөн адил амжилт үзүүлжээ. Одоо тамирчид дэлхийн аваргад бэлтгэж байна. Тэмцээн 10 дугаар сард болно. К чемпионату мира. Он пройдет в октябре. Бэлтгэл дараах байдлаар үргэлжилнэ. Эх 7 хоногт эрхүүд олон улсын карате тэмцээн болно. Манай зарим тамирчид оролцоно. Байкал аренад тэмцээн зохиогдох юм а. 6 дугаар сард амарна. Харин 8 дугаар сараас хойш бэлтгэлдээ орж аажмаар төлөвлөгөөд бэлтгэл хийж эхэлнэ. Тогтсон циклийн дагуу бүрэн хэмжээний бэлтгэл хийх болно. Полноценный сезон. Эрхүүгийн тамирчид 8 дугаар сард бэлтгэлийн удирлаа эхлүүлж 9 дугаар сараас тэмцээн уралдаанд оролцож эхэлнэ. Для программы новости. Читахууд 3 өдрийн турш урлагийн нийслэл болж хувирлаа. Даавраа наадмаар бүжигчид, гар урлаачид, маструуд гээд 1000 гаруй оролцогчид нэг дор цугласан байна. Дааврын зах яагаад гар урлаачдын эрч хүчний их сурвалж болсныг дараах сурвалжлагаас үзээрэй. фестиваль конкурс Даавраа хэмээх наадам тэмцээн өвөр байгалийн хязгаарт 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Жилбэр Орос албан улсын өнцөг болон бүрээс залуу авьяаснууд суглаж, шүүгчдийг гайхшруулахын зэрэгцээ Гран-при шагналын төлөө өрсөлддөг. Наадамд оролцогчдын тоо эрс нэмэгдсэн нь уг наадмын нэр хүнд сонирхол улам өсөж байгааг харуулж байна. Одоогийн байдлаар 3000 гаруй хүн захимаар 1125 хүн биечлэн оролцсон нь өндөр тоо юм. Өнөөдөр офицеруудын ордонд биечлэн оролцогчдын шалгаруулалт эхэллээ. Ганцаарчилсан уран бүтээлчид болон хамтлагууд ардын бүжиг, хөгжмийн номер, жүжигийн этюдээр үзүүлбэрээ толилуулна. Энэ удаа бид жинхэнэ уламжлалт хэлбэрийг дэмжихийг зорж байгаа. Хэрвээ уран бүтээлчид төрөл жанрын хослолоор шинэ зүйл харуулж чадвал энэ ч бас сонирхол татах юм а. Учир нь залуучууд уламжлалт хэлбэрийг ойлгоход заримдаа бэрх байдаг юм. Наадмын тусгай зочноор Калинов мост хамтлагийн ахлагч өвөр байгалийн хязгаар нутгийн унган хүү Дмитрий Рибяк нөрөгд иржээ. Тэр бээр 5 дугаар сарын 18-нд болсон гала тоглолтын үеэр шалгарсан оролцогчдтой хамт гол тайзнаа тогложээ. Читахууд ийм өндөр түвшний наадмыг зохион байгуулж байгаад би гайхаж бахархаж байна. Маш олон хүүхэд олон хамтлаг оролцож буг харахад үнэхээр сайхан байна. Ийм арга хэмжээнд оролцсон гэдэг нь нэр төрийн хэрэг юм. Наадмын хөтөлбөр зөвхөн шалгаруулалтаар хязгаарлагдсангүй. Өвөр байгалийн хязгаар нутгийн гар урлаачид хувцас, гоёлын хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, дааврын базар нэртэй угсаатны маркетыг офицеруудын ордны гол зам дагуу нээжээ. Эхний тоглоомоо ингэж хийсэн. Одоо би Баатар нэртэй төрөлд оролцож байна. Эхний ийм тоглоомыг нэг охин захиалсан. Тэгээд л би энэ тоглоомоос урам авч хийж эхэлсэн юм. Бэлгэлэнч, зарнч. Арс, мод, эпокси давирхаагаар хийсэн гоёл чимэглэл, сүлжмөл цүнх, сагс, байгалийн чулуугаар хийсэн зүйлт зэргийг худалдаалж байна. Маргааш угсаатны маркет Родина концертын танхимын хажууд ажиллах бол 5 дугаар сарын 18-нд төв талбай дээр мөн гар урлалын бүтээлүүдийг үзэх боломжтой. Хүмүүс өөрсдөө бүтээлч байж чадвал санаа нь хагас цагийн дотор л төрнө. Зарим үед бүтэн өдөржин сууж байж санаагаа өөрчилж тохируулах хэрэгтэй болдог. Зарим нь тодорхой чулуу хүсдэгч тэр хоёр чулуу заримдаа хоорондоо зохицохгүй байх нь ч бий. Өвөр байгалийн хязгаар нутгийн авьяаснуудтай нэг тайзан дээр Чечен, Башкирстан, Удмурт, Хакасын болон Дагестаны төлөөлөгчид мөн Москва, Ленинград, Сахалины бүс нутгийн уран бүтээлчид хамтран тоглолоо. Якутын алдарт Якутын эрдэс тус уламжлалт хувцастай бүсгүйн хөрөг бүхий шин савлгаатай боллоо. Энгийн лонх хэрхэн уран бүтээл болон хувирч үн тэдлийн дизайнеруудыг урамшуулсан тухай сурвалжлагыг хүлээн авна.
20 лет на этикетке. Сүүлийн 20 жилийн турш Якутянка брендийн шашган дээр лескийн хад дүрслэгдэж ирсэн. Танихгүй байхын аргагүй ч нэршлийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлж чаддаггүй байлаа. Харин одоо бодит Якут эмэгтэй үндэсний хувцас халаадаа өмсөж, уламжлалт гоёлзүүлсэн төрхөөр шашгоноос бидэн рүү инээмсэглэж байна. Мөн шилний хэлбэр шинчлэгдэж, хатуу талууд нь Якут хэв маягийн хээ угалзаар чимэглэгдэжээ. Колоритные узоры. Энэ бол зүгээр нэг шинэ сав баглоо бодол биш. Харин манай ард түмний соёл, уламжлал, түүхийг хүндэтгэж байгаа илэрхийлэл юм. Шилэн дээрх хээ угалз нь байгаль дэлхийн хүч чадал, гэр бүлийн үнэт зүйлсийг бэлэгддэг Якут хээ угалзаас сэтвэлсэн юм. Савлгааны дизайн дах бүх элементүүд бидний газар нутаг, хэл, өв соёлд хүндэтгэл үзүүлсэн билээ. Шилний гооцоо сайжирсан ч усны чанарт ямар ч өөрчлөлт ороогүй. Үйлдвэр дээр чанарыг өндөр түвшинд хяндаг. Бүтээгдэхүүн 6 үе шаттай шүүлтүүрээр цэвэрлэгддэг тул Якутянка үзэмжтэй төдийгүй тунгалаг цэвэр хэвээрээ. Якутянка үйлдвэрлэдэг цех нь жижигхэн ч гэлээ үр дүнтэй ажиллагаатай. Энд шил үлээхээс эхлээд ус савлах, шошгон авах хүртэл бүх үйл явц явагддаг. Дунджаар өдөрт 5,000 ширхэг савтай ус туузан дамжлагаас гардаг. Энэ бол Гормол заводын хамт олонны уялдаа холбоо сайтай найдвартай ажлын үр дүн юм а. Бидний ажлыг олон хүн хамтран гүйцэтгэдэг. Лаборатори гэхэд өдөр бүр ажиллаж, түүхийн эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх зүйлсийг шалгадаг. Манай үйлдвэрийн зүрх бол үйлдвэрлэлийн хэсэг бөгөөд мастер, засварчин, ээлжийн ажилчид бүрэн хариуцлагатайгаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Шинэ дизайн нь зөвхөн усны шашган төдийгүй үнэт эдлийн урам зоригч болжээ. Уруу компани Якутянкагийн шиндүр төрхийг мөнгөн ба фианиц чулуугаар уралсан гоёл болгон амьлуулжээ. Халимгчуудын мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. 14-р далаалаа 1992 онд ивэлээ хайрлсан тэрхүү газар 2025 онд шинэ үүд хаалгаа нийлээ халимгдах сэтгүүлчид энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно. Кичнеровын дүүрэгт шин сүмийн нээлтэд зориулсан бэлтгэл эд явагдаж байна. Энэ хийдэн нутгийн иргэд болон сүсгтэй олонны хувьд ариун шүтээний газар болох юм а. Одоогоор албан ёсны нээлт хараахан болоогүй ч сүмийн орчмын тогтчлтыг хийх төлөвлөгөө гарч иргэд болон зочдод ая тухтай орчин бүрдүүлэх ажил эхэлжээ. Хийд нээлтэд бэлэн болсон. Зарим нэг албан ёсны өмгөлгөөний ажил үлдсэн. Тун баяртай байна. 2025 он бол Кичнеровын сүмийн нээлтийн жил юм. Бид тун удахгүй үүд хаалгаа хүмүүрт нээн. Нээлтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн удирдлага нутгийн иргэд болон шашны төлөөлөлтөд уулзаж ирээдүйн тогтчлтын төлөвлөгөөг хилэлцлээ. Сүмийн ойролцоох цэцэрлэг нь зөвхөн залбирлын болон бясалгалын орон зай төдийгүй байгальд ойртон амрах амарлангуйн бүс болно. Сүмийн хажууд бид ногоон дарихийн цэцэрлэг байгуулахыг хүсэж байна. Зорилго нь халимгчуудын сүнслэг уламжлалыг сэргээх юм а. Сүүлийн 70 жилд бид олон зүйлээ алдсан. Яагаад олон бурхны дундаас бид дарихийг сонгосон бэ? Манай нутагт том майдар бурхны хөшөө байдаг. Бурхад бүгд биднийг адилхан хайрладагч хинч дарих шиг биднийг халамжилдаггүй юм а. Бид энэ хөшөөг босгож хүмүүс мөргөл үйлдэх, дарихтай хандах, гэр бүлийн аз жаргалаа хүсэх, орон зай бий болгохыг хүсэж байна. Манайхан бурайдыг зорж мөргөлд явдаг шиг л адилхан юм. Ялангуяа гэр бүлтэй болох хүсэлтэй хүмүүс эсвэл гэр бүлийн маргаантай хүмүүс энд залбирч амгалан жаргалыг олох боломжтой болно. Өчигдөр Кичнеров дүүргээс ирсэн төлөөлөгчид 14-р далай ламтай уулзсан. Эрхэмсэг далай лам шинэ хийдийн нээлтэд айдас өрөөл өгчээ. Тэрээр уг газрыг 1992 онд өөрийн биеэр ивэж байсан билээ. Нутгийн иргэд энэ сүмийн нээлтийг тесэн ядан хүлээж байгаа бөгөөд энд зөвхөн сүсгтнүүд төдийгүй сэтгэл амар тайван байдлыг эрэлхийлж буй хүн бүхэнд нээлттэй ариун орчин байх болно гэдэгт итгэлтэй байна. Харбин хот дэлхийн худалдааны томоохон эндэр болж байна. 34 дахь удаагийн олон улсын худалдаа эдийн засгийн яармагт дээд хэмжээний оролцогчид цугларсан байна. За энэ удаагийн онцлогчид бол Монголд, Таиланд юм байна. Улаанбаатар хотын ногоо эдийн засаг аялал жуулчлалын шинэ төслөө танилцуулсан бол Орос улбаны улсын компаниуд хэдэн тэрбумын гэрээ байгуулж байна. Энэ талаарх мэдээллийг одоо хүргэе.
Хятадын хойд зүг Хэйлунжан мужийн Харбин хот дахин дэлхийн анхаарлын төвд орлоо. 34-р удаагийн Харбины олон улсын худалдаа эдийн засгийн яармаг албан ёсоор нэгдлээ. Энэ бол зүгээр нэг үзэсгэлэн бус дэлхийд нээлттэй харилцаа, түншлэл, хамтын ирээдүйд урайлсан гарц юм. Харбин эдгээр өдрүүдэд олон улсын худалдааны амьд нэвтрхий толшиг болж, олон хэлний аялгууд суурайцсаар дэлхийн өнцөг булан бүрийн бүтээгдэхүүнээр гялалзаж байна. Энэ жилийн яармаг хойдчгэлдэх нээлттэй байдлын калейдоскопыг дэлгэнэ урандор нэгдлээ. Энэ нь ураа өвтөдийн зүйл бус 38 улс бүс нутгийн 1500 гаруй компани Харбинд хүрэлцээрж өөрсдийгөө танилцуулж, шин түншлэл инновацийн туршлагаа хуваалцаж байна. Ярамгийн үзэсгэлэнгийн нийт талбай энэ жил 683 мянган шот өргөлжин метрт хүрчтэй дамжилт тогтоолоо. Төв талбай болох Харбины олон улсын үзэсгэлэнгийн төвд 5 дугаар сарын 17-нд нээлт болсноос гадна Дайхэх арал, Силунзах, Хятад Оросын хөдөө аж ахуйн худалдааны төв зэрэг нийт 6 нэмэлт байршилд үзэсгэлэн үргэлжилж байна. Энэ жил анх удаа яармагт 2 хүндэт зочин улс зэрэг нэрлэгдсэн Таиланд ба Монгол улс байлаа. Таиланд үр тариа амтлагч Эзэн хааны гал тогооны амттангаар зочдыг гайхшруулж байхад Монгол улс аялал жуулчлал байгалийн нөөцдөр суурилсан тогтвортой хөгжлийн төсөл танилцуулж байна. Оросын оролцоо энэ жил онцгой тод харагдлаа. Орон нутгийн 100 гаруй компани хоолны урлаг, IT хөгжүүлэлт зэрэг олон чиглэлээр оролцож байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан Оросд үйлдвэрлэв соёл хоолны фестиваль энэ жилээс яармгийн тогтмол арга хэмжээ болохоор болжээ. Энэ жил манай үзэсгэлэнгийн талбай 2 дахин томорсон. Харбины яармгийн зохион байгуулагчид маш шахуу төлөвлөлттэй олон мужи оролцож байгаагаас үл хамааран бидэнд өргөн зай гаргаж өгсөн. Учир нь өнгөрсөн жил манай үзэсгэлэн маш их сонирхол татсан, өндөр хандлттай байсан гэдгийг тэд онцолж, биднийг Харбины яармгийн байнгын зочин болохыг урьдчилсан. Энэ бол бидний хувьд маш үн цэнэтэй зүйл юм. Энэ бионик робот нохоо бол зүгээр нэг тоглоом биш. Тэр аврах ажиллагаа, эргүүл, аж үйлдвэрийн аюултай бүсэд ажиллах чадвартай, технологийн өндөр түвшний туслагч. Энэ жил Харбины яармагт инновац, дижитал технологи онцгой анхаарал татаж байна. Робот гараа сунгаж мэндэлж, дрон агаарын үзүүлбэр хийж, ухаалаг системүүд мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээр татаж байна. Шин чанартай бүтээмжийн бүс гэж нэрлсэн үзэсгэлэнгийн хэсэг бол зүгээр л технологийн шоу биш, харин Хятадын ирээдүйн хөгжлийн стратегийг бодитоор харуулж буй бүс юм а. Ногоон эдийн засаг, дижитал шилжилт, тогтвортой хөгжил гэмээн хоосон урай бус бодит төслүүд юм а. R6000 загварын Конвертоплан маань анх 2024 онд Жухай дахь агаарын шоу дээр танилцуулагдсан юм. Олон улсын Парамбор, Сингапурын үзэсгэлэнт амжилттай оролцсныхаа дараа Харбинд ч мэргэжилтнүүдийн анхаарлыг татж байна. 2 тонн даацтай, 6-аас 8 зорчигч тээвэрлэх чадвартай, босоо хөөрөлт, газардалт хийх бөгөөд 3 автомашины зогсоолтой тэнцэх талбай дээр бууж чаддаг. 4000 км хүртэл нисэх чадвартай. Яармаг нэгдсэн даруйд анхны 11 тэрбум мөрөвлийн гэрээ Орос Хятадын компаниудын хооронд байгууллагдлаа. Гэхдээ энэ бол эхлэл төдий юм а. Цаашид олон уулзалт хэлэлцээр шин түншлэл хүлээж байна. Энд хүрээд эрхэм үзэгчдээ 7 хоногийн мэдээний тайм өндөрлөж байна. Ice Global сувгийг үзэж Монголын болоод бүс нутгийн хамгийн чухал үйл явдлуудыг хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Лама эх 7 хоногт иргэн уулзлаа. Түр баяртай.